За сайн байцгаана уу. Хөөрхөн зүрх төрийн бус байгууллагаас эрхлэн гаргаж байгаа энэ хүү ярилцлага маань Монгол Улсын зэвсэг төчөө үүсгэн байгуулагчдсны баяр буюу бидний хэл заншснаар цэргийн баярыг тохиолдуулан хүрч байна. Энэ удаагийн дугаараар Монгол Улсын их сургуулийн дэд профессор Амар Түшин хүний эрхийн төлөө тэмцэгч активист Болор цаахан ах нар маань ингээд ирсэн байна. За сайн байцгаана уу? Сайн байна уу? Цаг зав гарган ирсэн та бүхэнд баярлалаа. Сайн байна уу? Баярын мэнд. Баярын мэнд төргий. За өнөөдөр их сонирхолтой гоё өдрөлтөө цэргийн баяр, ирчүүдийн баяр гэд одоо яриад байдаг. Ер нь яг аль нь зүг юм болоо? Яг нэг яг хуулиар харах юм бол нийтэр тэмдэглэл өдрөх баярын чагсаалтыг хуулиар гаргасан. Тэрэн дээр үндсэндээ 2 өдрийг л гэж чагсаасан байгаа юм л да. Нэг нь бүгдээрээ амардаг тэмдэглэдэг өдөр. Нэг нь болохоор амрахгүйгээр тэмдэглэдэг өдөр гэдэг. Тэгэхээр нөгөө Мартин 8 гэж хэл заншсан өдөр маань бол яг бүх нийтээр амарч тэмдэглэдэг бол Монгол цэргийн өдөр. Тэмдэглэлт баяраар л явж байгаа юм л да. Тэгэхээр одоо юу гэдэг амрахгүйгээр тэмдэглэнэ гэсэн үг. Тэгээ тэрийг болохоор яг нөгөө Монгол цэргийн гэдгээр нь эмэгтэйчүүдэд баярлуулсан юм чинь араас нь эрэгтэйчүүдэд баярлуулъя явсан. Түүнээс яг 21 онд 3 сарын 18-нд хяактыг чөлөөснийг үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцсэн тэмцлийн яг гол тулаанд хийсэн гэдэг утгаар нь ер нь бол 3 сарын 18-ны Монгол цэргийн өнөдөр гэж байгаа. Угтаа бол Монгол цэрэг гэдгийн доор бол Монгол цэргийн тангараг өргөссөн хүмүүрл өгдөж байгаа. Зөндөө эмэгтэй цэргүүдс байдаг шүү дээ. Тэгэхээр одоо бүх нийтийн л баяр гэсэн үг болох нь л дээ. Монгол цэргийн тангараг өргөссөн. Тий. За тийм сүүлийн үед одоо манад ер нь эрэгтэйчүүдийн эрхийг ярих, за тийм хөндөх хэрэгтэй гэсэн тийм одоо ойлголтууд, хэлцлүүд их ярианууд их гарах болсон байна л та. Энэ тал дээр та хоёр маань ямар бодолтой байгаа? Эрчүүдийн эрх гэхээр яг нь эмэгтэйчүүдийн эрх ярихаар хүмүүс тэгж ярьдаг шүү дээ. Эмэгтэйчүүдийн эрх бол Монголд тийм муудаагүй. Ер нь Азийн бусад орнтой харьцуулбал сайн их өнцгөөс нь онцгойлж яриад их шаардлагагүй гэж ярихдаг. Гэхдээ яг бид нар зөвхөн эрэгтэй эмэгтэй гэж ярихаас илүү хүн гэдэг өнцгөөс хүн болгоны эрхийг бид нар ярих хэрэгтэй. Тэгэхээр бид нар зайлшгүй нэг ярих асуудал нэг л дээ. Яагаад хүний эрх гэж ярьдаг мөртлөө дараа нь ингээд эмэгтэйчүүдийн эрх, хүүхдийн эрх, ахмад настан, бэлгийн цонх, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх гэж яригадаад байна уу гэхээр яг дэлхийд дахинд хамгийн ихээр эрхийн зөрчиж байгаа тэр хүмүүсийг хүн гэж харахгүй байгаа нөхцөл байдал гараад байгаа учраас тусгайлан энэ хүмүүсийн эрхийг баталгаатай илүүлээч гэж дуурч байгаа юм л. Тэгэхээр яг манай Монгол улсын хувьд эрэгтэйчүүдийн эрхтэй холбоотой асуудлыг гендер эрхтгч байдалтай холбож авч үзэхээс өөр аргагүй. Хууль дээр бол гендер эрхтгч байдлыг хангах тухай хууль гээд альва хүүсгээд онцлсан байна. Тэгэхээр энэ цаана болохоор яг хүнд хэцүү байдалд орох юм бол тэр хүүсийн бүлгийг хамгаалах, анхаарах, төр тэн дээр хөндлөнгөөс оролцох асуудал яригдаж байгаа. Хамгийн ойрын жишээ юм бол хүүгүүдийн боловсрал, хүүгүүд сургууль завсардж байгаа. Эсвэл одоо юу гэдэг юм эрчүүдийн зүгээс нийгмийн дарамт, эдийн засгийн дарамтаас болоод амиа орлож байгаа ч гэх юм уу. Эсвэл эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт 10 жилээр зөрүүтэй байгаа гэдгээс харах юм бол бид нар бас зарим асуудал дээр эрчүүдийг ч гэсэн анхаарах ёстой биш үү гэдэг асуулт бол ургаж гарах нь зөв хэрэг л дээ. Тэр нь тэгээд бас манай нэг уламжлал гэдэг юмтай холбогдоод ирж шүү дээ. Уламжлал гэдэг нэг хэвччихсэн жоохон нэг тийшээ хэлбижсэн ойлголт эрэгтэйчүүдийг одоо эмэгтэйчүүдтэй адилхан наслах тэр болцооноос нь бас хойш татдаг ч юм уу. Одоо боловсрол эзэмших болцоогоо бас бүрэн мэдж чадахгүй байдаг ч юм уу. За тэгээ зарим тохиолдолд чинь нэрчүүд бол тэгээд ямар ч тохиолдолд амиа амьдралаа аваа явуучих гэдэг нэг юм хэвсэн ойлголтоос болоод дээд боловсрол цаашдын одоо боловсролд нийцэх нь анхаардгүй ч юм уу юм хэвшмэл гажуудлууд эрэгтэй хүний бас дундаж настай бомсгох. За тэгээ нийгмийн төрлийн өрийн дарамтанд очих орох тийм нөхцөлийг бас бүрдүүлж байгаа болов уу гэж харддаг шүү дээ. Жишээлбэл одоо эрэгтэй хүн ойлгох ч гэдэг юм уу мэдрэмжээ илэрхийлэх ийм тохиолдлууд ингээд олон юм ярьж болохгүй эрэгтэй хүн юм байж гэдэг юм уу нэг тийм асуудлууд байдаг шүү дээ. Гэхдээ яг эн чинь яг өөрөө хүний одоо хүн бүрт байх тийм үү одоо ямар нэгэн нас хүйс нийгмийн одоо гарлаас үл хамааран байх ёстой асуудал биш сайн байна л та. Улсын ерөнхий прокурорын газраас хийсэн судалгаан дээр ч дурдж байгаа нь тэр бас Нүбийн хүн амын сангийн хийсэн судалгаан дээр дурдж байгаа юм ч тэр нэг нийтлэг дүр зураг ажилладаг тань юм гэхээр ирчүүдэд сэтгэл зүйн тулгамцсан асуудал байна гинэ. Тэгээ сэтгэл зүйн тулгамцсан асуудал гэдэг нь юу юм гэхээр нөгөө таны нөгөө асуултандаа хэлсэн тэр стресс, дарамт шахалт, ямар нэгэн
нийгэм эдийн засгийн тийм чи ингэхгүй бол болохгүй тэгээч гэж шахдаг. Тэгээд юу гэдгийг орлого олох ёстой, гэр бүлээ авч явах ёстой гэдэг тэр зүйлс нь бас нөлөөлөд идэм болов гэдэг дүр зураг гарч ирж байна л да. Тэгээд нийгэм эдийн засаг гэх тэгэнгүүт одоо юу гэдгийг хөвгүүдийг сайн боловсрол эзэмшиж дэмжээгүй мөртлөө сайн мөнгө олох гэд шаардаад байдаг ч гэдэг юм уу. Эсвэл охтыг чи гэрээс сахиад цэвэрлээд байж гэдэг мөртлөө хөвгүүдийг гадаа гудамд олон хүнтэй харилцах боломжийг олгочдог ч гэдэг юм уу. Ийм нэг юм харилцан ялгаатай юмуд байгалах шиг байна л да. Тэгээд тэрнээс болоод харилцаа айдлгүй бие хүмүүс төлөвшдөг. Том болоод тэгэхээр одоо юу харагдаж байна гэхээр яг одоо юу гэдгийг нийгэмд байр суурь эзэлсэн, орлоготой, гэр бүлтэй, тэгээ үр хүүхэдтэй бол яг хүн гэж хүлээн зөвшөөрөх. Эдгээрээс аль нэгэн дутуу бол чамд яагаад байхгүй байгаа юм? Байх ёстой биш үү? Нөгөө хамгийн хэцүү дарамт хизээрж исэн байх. Яг нөгөө нийгэм гэд хэлсэн шүү дээ. Гэр бүлийнх нийгэм гэд тэнгуут чинь яг ахлах ангид ороод эхлэнгүүт. За найз охинтой юу, хинтээ үерх чинь. Яг гэртээ авчирж ийн үү гэж цагаан сараар чинь тэгэл асуувал эхэлж байгаа юм л. Тэгэл эхлэндээ ер нь бол Ер нь тэгээд гол ялгаж бид нар хүн болгон өөр онцлогтой оршдог гэдгийг бид нар мартчихдаг. Тэгэл ерөөсөө нэг юм хэвшмэл эрэгтэй эмэгтэй гэдэг хоёр тойл туваачаал тэр хоёр тойл ингээл хайрцагтаа байх хэрэгтэй гэдэг юм хүлээлтээр хүнтэй харьцдаг, бусдаагаа харьцдаг. Тэр нь болохоор хүмүүсийг төрөл бүрийн дарамтанд оруулж байгаа юм болов уу гэж анзаардаг шүү дээ. Одоо жишээлхэд найз нөхдөөд орой үдших гарлаа орлоо гэхэд чинь за нэгнийх нь ихнэр гарахт нь жоохон дургуйслахээс нөгөө найзууд нь чи ихнэртэй базуулсан юм бүгдэгтэй. Тэр чи одоо нэг хэлбэрийн эр хүн бол базуулж болохгүй юм байна те. Ерөөсөө дураараа дөрвж явах хэрэгтэй байна гэдэг юм ойлголтыг шууд усаар өгөөд байгаа юм шиг те. Тэгэхээр энэ чи ерөөсөө харилцан ойлголцлын гэр бүлийн ойлголцлын байх байтал заавал яагаад хин нэг нь базуулах базагдах хэрэгтэй гэж те. Тэгэхээр энэ чи зүгээр ингээл ирчүүдийн хооронд байдаг л яриа шүү дээ. Тэгэхээр иймэрхүү зүйлс бол зарим хүнийг бол дарамт шууд бус хэлбэрээр дарамт нь оруулдаг байх гэж бодож байна. 45-аас 50-ийн хооронд болов тийм насны хүмүүс чинь 90-ад оны ихээр сургууль завсардаад маш олон ирчүүд чинь бас 8 төгсөө сургуулиас гардаг ч юм уу те. Тэгэхээр нөө эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын боловсролын зөрүү их болсноос болоод бас тэр нэг юм төлөвшлийн ялгаа их байдаг юм болов. Тэгээ тэр нь бас энэ Монголын гэр бүлүүдэд асуудал болоод байна уу гэж би тэг шүнлэгнээс ажигладаг шүү дээ. Эрэгтэй хүн аюулгүй байдлыг хангаад эмэгтэй хүн хүүхдэд төрүүлээд тэгээд эр хүн ар гэрээ авч яваад эмэгтэй хүн ахуйгаа удирдан чиглүүлээ явна уу гэдэг маань яг орчин үед яг хам тохиромжтой загвар мөн үү гэдэг бас харах хэрэгтэй болчихж байгаа юм л да. Гэтэл яг ингээ хоорондоо чаддгаараа одоо тий нөгөө хин орлого сайн олж чадах нь ажиллаа хийгээд тэгээ хин хүүхдээ асрах вэ гэдгийг гэр бүлдээ тохирцсон бол тэр заавал одоо юу гэдгийг нөхөр тий өрхийг авч явах шаардлагатай юу. Тэр гэр бүл дотор ямар тохироо байна вэ? Эхнэр ч гэсэн ажиллаа хийгээд яваад орлого нь өндөр бол тий бас тэрийг харж болох юм. Дараа нь яригдж байгаа нэг зүйл нь юу гэхээр гэр бүл болцсон бол заавал одоо яг тийм гэрэлсэн даруйдаа хүүхэдтэй болон жирэмсэн болно гэдгийг бас шаардах нь хэр зөв юм тий. Хизээ хинтээ уулзрах хэдэн хүүхэдтэй болох гэдэг чинь тэр гэр бүлийн сонголтын асуудал, тэр хосын л асуудал болохоос шүү. Тэрэн дээр заавал одоо юу гэдгийг хүүхнээс минь өмнө надад хүүхд төрүүлж үг ачаа зэйгээ үзчихмээр байна гэдэг маань өөрөө яг нэг шударгаар ярихад хүүхэд төрлөө гэхэд тэр гэр бүлийг бүгд тэжээнд итгэж асарч чадахгүй тий. Тэгэхээр бас тэр талаас нь яг өсөөсөөгүй эдийн засаг гэдэг талаас нь харахаас өөр аргагүй. Тэгэхээр ягаад гэвэл зүгээр нөгөө хүн хүнстэйгээр ингээд нэг ардын зөрүүг байдгийг яг ингээд судлаад үзэхлээр бол яг эдийн засгийн сайн тооцоо хийхгүй бол өнөөдрийн яг манай энэ нийгэмд бас ажилгүйд л өндөр байгаа. Хөдөлмөрийн үнэлэмж тэгээд маш олон эдийн засгийн хүчин зүйлсээ харах юм бол хүн хүнстэйгээр ирнэ гэдэг ойлголт ч өөр болсон юм байна шүү гэдгийг бас хэлмээр л байна л да. Өнөөдөр COVID-19 гарсан энэ нөхцөлд төр засгийн шийдвэр гаргахдаа хүн нэлэх хөвгтэй ээжүүдэд цалинтай чөлөө олох юм шийдвэр гарч штэ. Гэтэл цаана ганц бие аауд байвал яах вэ те? Тэгэхээр тэр асуудлыг бодохгүйгээр зөвхөн нэг хүйсэнд ингээл хүүхдээр гэдэг ийм мойхор шийдвэрийг гаргана гэдэг чинь өөрөө бас төрсөн шийдвэр судалгаа тооцоогүй байна. Ямиг олон талаас харж чадахгүй гэдгийг харуулж байна. Магадгүй ингээд олон 10 100 жилийн өмнө ч юм уу ингээд биеийн хүчний ажил одоо биеийн хүчээрээ ар гэрээ авч явдаг байсан үед магадгүй те ингээд ихнэр буюу гэргийн ингээд хүүхдээ гаргаад нөхөр гадаа адуу малаа агнах гэдэг тиймхүү ажил хийдэг байсан тохиолдол бол ажиллаж исэн цагаар баг. Гол нь одоо нийгэм гэдэг чинь зөвхөн
Тэ эхнэр нөхөр хоёроос бүрдэхгүй шүү дээ. Чи гэр бүл чи маш олон янз болцсон байна. Орчин үеийн гэр бүл тэ. Тэгэхээр тэр олон гэр бүл болгон чи өөр өөрийн бас амьдралын хэм маяг хэрэгцээ байна. Тэгэхээр альва бодлого шийдвэр тэрэнд нас зохицох хэрэгтэй л гэж би боддог шүү. Тийм гэр бүлгээд би нэг сүүлд интернетээр зураг харсан юм аа. Яг юу гэр бүл гэх вэ гэдэг. Яг ингээд нөгөө гэр бүлийн нэг юм нөгөө хөдөө айл дурангууд авдран дээр ингээд нөгөө хүүхдүүдийн зураг, хүүхдийн зураг ингээд аав нагцын зургууд ингээд өрцөн байдаг гэсэн шүү дээ. Тэр шиг нэг зураг интернетээс харахгүй юу? Тэрэн дээр юу вэ гэсэн чинь ингээд гэр бүлгээд ингээд том ингээд зургийн жаазан дотор ингээд жижиг гэр бүлүүд байна л гэсэн. Тэгээ тэр дотор болохоор ингээд ээж аав эмээ өвгөөтэйгөө эцэг эхтэйгээ амьдарч байгаа цөм гэр бүл те өргөдсөн цөм гэр бүл байна. Эсвэл ингээд нөгөө нохоотойгоо тэжээвэр амьтантайгаа амьдарч байгаа. Эсвэл өрх толгоолоод явж байгаа ээж аавч гэдэг юм уу. Нэг бол огт хүүхэдгүйгээр амьдарч байгаа хосч байдаг юм уу. Эсвэл хүүхдүүд нь тусдаа гарцсан өндөр настайч байдаг юм уу те. Эсвэл дангаараа хүүхдүүд нь тусдаа гарцсан өөрийнх нь тэжээвэр амьтантай ганцаараа байгаа өндөр настан ч байдаг юм уу. Ингээд маш олон гэр бүлийн ийм хэлбэрүүд дүр зураг байна шүү гэдгийг харуулсан зураг л харсан л да. Тэгээ яг тэрийг харахаар бас гэр бүлийг юу гэж харах вэ те? Бид нар ингээд яг хуам ус бодлогоор хараад байх юм уу? Эсвэл ингээд нийгэмдээ хүмүүс хоорондоо ингээд бат бэх харилцаж дэмжиж амьдэрдэг тэр нөгөө юу гэдгийг юм бүлгийг нийлмэл хосыг гэдэг юм уу? Хүмүүсийн нэгдлийг хэлэх юм уу гэдгийг бас эргэж хармаарч юм шиг бас санагдсан. Тэгээд түрүү нөгөө Баска ярьлаа шүү дээ. Ээж аав гэдэг дээр зөвхөн ээжэд л чөлөө болгоод байх асуудал дээр энэний цааны юу гэдэг чинь нөхөр нөгөө хүүхэд асрах хэний үүрэг вэ гэдгийг шууд ээжэд л нааж хараад ах шиг байна л да. Гэтэл зүүн нь бол яг эн чинь тэр эрэм хоёрын хоёр талаасаа л бүгд л зэрэг анхаарч хамтын л хариуцлага хүлээж хийх ёстой. Тэр хүүхэд асрахынч, тэр өсөхөнч, тэр өндөрлөхөнч, тэр хамтдаа л хариуцлага хүлээх зүйл бах. Үнэхээр хамтарч амьдарч чадхаа байлцсан бол ямар нэгэн байдлаар тусч дэмжих нь хинхийнх нь үүрэг л байхгүй. Хин л үүрэг өстэй. Хичнээн алдсан ч гэсэн. Тийм. Тэр чинь Өмнө одоо байсан одоо түүхэмг харах юм бол байсан одоо эцгийн эрхт ёстой. Энэ өөрөө яг ингээд зөвхөн эмэгтэйчүүдэд гэхээс илүү эрчүүдтэй бас их тийм халтай байна уу гэж хараад байгаа. Тийм. Би бас тэгж харддаг шүү. Одоо маскулин юм соёл чинь явж эр хүнд илүү их ачаа өөрүүлэх гээд эр хүн эрчүүдийг илүү их стресс зүйлээд тэргээрээ нөө төрүнээ амиа хорлох гэдэг чинь бас харьцангуй эрчүүдийн өндөр байна. Аливаа юмд донтохтой хав тамхи юм уу, архиталт юм уу. За энэ бүхэн чинь бас эрчүүдийн өнд их байна гэдэг чинь яс юм дээрээ бид нар энэ эрчүүдийг хит их тагснасаа болоод тэрнийхээ золиос нь болоод байна гэж ингэж харагдаж байгаа шүү. Энтэй холбоотойгоор ямар нэгэн судалгаа хий гэдэг асуудлыг ингээ ярилцах гэхээр одоо яг өөрсдөө илэрхийлж чадахгүй байх. За магадгүй энэ зөвхөн монголчуудад байдаг ч юм уу те. Ямар нэгэн ингээд асуудлаа илэрхийлж чадахгүй өөрийнхөө дотор байгаа мэдрэмжийг ингээд яг оновчтойгоор хэлж чадахгүй ч юм уу. За тэг хэлэхээс цааргалдаг тиймэрхүү асуудлууд их байна л да. Одоо жишээлбэл одоо юу гэх юм одоо би заавал эрэгтэн гэвэл ингээд нөгөө өргөн мөртөө булчин зангирсан 6 толгойтой байна гэвэл бас хэцүү те. Тэрэнд чи ингээд цаг хугацаа зарцуулна, жимэнд явна, мөнгө зарцуулна. Гэтэл надад тэрэн зарцуулах цагаас илүүтэйгээр өөр юм зарцуулмаар байдаг те. Гэтэл надаас яг миний эсрэг хүйсийн хүн чи ийм л байхгүй бол чамтаа суухгүй гэвэл надад их дарамттай. Тэгээ нөгөө ирчүүд нь болохоор намайг тийм байвал хүлээмжшүүр нүггүй бол чи эр хүн биш гэж үзэх юм уу. Тэгээ нөгөө түрүү нөгөө асуулаа шүү дээ. Яаж энэ дарамт стрессээс одоо юу гэдэг юм өөрийгөө ингээд те чөлөөлдөг вэ гэх. Тэгэхээр яг надад байгаа боломж гэвэл нөгөө тэрийг нэг төр зур мартах нэг аргууд л ах шиг байна л да. Ер нь одоо юу гэдэг яг ингээ анхаарлаа төвлөрүүлээд ном сонин уншдаг ч байдаг юм уу? Эсвэл нөгөө компьютерийн тоглоом тоглодог ч байдаг юм уу? За бүр болиё гэхэд нөгөө ширээний тоглоом тоглодог ч байдаг юм уу? Нэг тэр зүйлийг мартах халаарах хэмжээ авч байгаа. Өөрөө л хүчээр мартаж байгаа болохоос яг нийгэмд бол байгаа л байдаг тийм өдөр тутам тулаал байдаг. Тэгэл айжмдаа тэгэл эвлэгдэг л баг л та. Тэрнийхэн зарим илрэл нь бас нөгөө бусад өөр хүнд нөгөө бидэрт багаас яаж тэр стрессийг тайлахыг зааж өгөөг юм чинь. Одоо сургуульд бол чи стресстүүл тэгээрээ стресстүүл нөгөө хоорондоо хүнтэй маргалдвал тэгээрээ гэж зааж өгөөг. Тэгэхээр тэрийгэ зарим нэгэн тайлахтаа бас тамхи татдаг ч юм уу, мансуурлах үйс хэрэгэлдэг ч юм уу, согтууруулахындаа хэрэгэлдэг ч байж магадгүй. Тэгээд нөгөө найзуудтайгаа орж гарахтаа би юу ухч гэдэг юм уу тийм. Тэгээ ялангуяа нөө сэтгэл хөдлөлөө доторх юу бохиж байгаагаа илэрхийлж гаргаж чадахгүй байгаа хүмүүс чинь ерөөхдөө тэгэл нэг RP уучих юм бол догшин болдог те. Тэгэл гудамжинд явж байгаа юм уу хийнэгэнтэй мөрлөөл тэгэл зодон зохион болдог ч юм уу те. Харин өнгөрсөн жил байна цагдаагийн ерөнхий газраас нэг тийм уураа хэрхэн барих вэ гэх тэрний нэг тийм
сурчлагынууд их идэвхтэй яваад байсан шүү. Тэр Cornell юу лээ? тий GCI эдгээр хамтраа хийсэн. Тэр бас их зөв компанид ажил боллоо даа гэж хөвдө харж байсан шүү дээ. Тэгээ одоо сүүлийн үед social одоо Facebook, Instagram, Twitter те нэгвэр нэг янз янз тийм афоризм уу за магадгүй ямар нэгэн цаана зорилготой л бахал та. Жишээлбэл зөвлөгөөнүүд яваад байна л та. Жишээлх юм бол эмэгтэй хүн тэнэг байж болно. Яагаад гэвэл түүний ард эрэгтэй хүн байдаг. Эрэгтэй хүн тэнэг байж болохгүй. Яагаад гэвэл эрэгтэй хүн итгэдэг ч гэдэг юм. Тэгээ иймэрхүү юмнууд юм. Саяхан л өчтөр хэл би хамаатныхаа хүнээс над руу залгаж ийн л да. Хамаатны ихч хүн хөдөөнөөс. Тэгээд би нөгөө эмэгтэй хүн ухаан богино юм болохоор чиний төрсөн өдрийг мартчихъя гэж над баяр хүрэх гэж залгахгүй юу. Тэгэл тэрийн хооронд нь би чинь бас ажлаа амжуулна шүү дээ. Үгүй тэр чи одоо хуучны тим ойлголт чинь байхаа байсан шүү дээ. Эрэгтэй эмэгтэй хүмүүс бүгд адилхан ухаантай. Зарим юм дээр эмэгтэйчүүд бүр илүү байдаг. Тэгэхээр наадах чинь бол хуучны ойлголтоо гэл. Тэгэхээр иймэрхүү ойлголтыг бид нар чи би хэн байдин те бүгд зас залруулах хэрэгтэй. Бид нар чи адилхан хүүсэн л өөр болохоос ш яг адилхан чадвартай байхгүй. Ер нь бол оюун потенциалын хувьд бол адилхан потенциалтай. Яг нөгөө түрүү нөгөө агууд амьдарч ирсэн үе ч байдаг юм уу те эсвэл хүнийг л үе ч байдаг юм уу нэг бол байглаас хамааралтай байсан эсвэл байгалийн хүчин зүйлсээс зогсохын тулд яг нөгөө биеийн хүч тэр нөгөө бие махбодын тэр нэг хүч чадал илүү чухал байсан байж магадгүй л дээ. Яг аж үйлдвэрчлэлтийн ачаар одоо аж үйлдвэрчлэлт байгаагүй бол хүмүүс хөдөлмөрийг хөнгөвчүүлж маш олноор бараа бүтээгдэхүүн хийж сурааг бол болор сайхан ан агныг үлдсэж байгаа юм тий. Гэтэл надад энэ аж үйлдвэрчлэлтийн энэ үе бол ан агнахгүйгээр өөрөө чадах зүйлээ хийгээд амьдрах боломжийг олон хүний дунд ингээд мөр зэрэгцээд амьдрах боломжийг олгочлоо. Тэгэхээр яг нэг талаараа энэ нөгөө тухайн нийгэм нь яаж хөгжиж чинь, тухайн нийгэм яаж өөрчлөгдөж чинь гэдгээс хамаарат бас уламжлалт гэсэн өөрчлөлтмөр юм шиг байна. Жишээлбэл эмэгтэйний өсөн нурт ухаан богино гэж сая хэлсэн ч байдаг юм уу те. Эр моч шимэн дээр, имэл моч морины дээр ч байдаг юм уу. Нэг бол оргуугаас охинтойн дээр гэдгийг ингээ харахаар яг өнөөгийн шинжлэх ухаан биологи юу гэж үзээд байна вэ гэхээр яг үр тогтоох гэдэг бол зөвхөн эмэгтэй хүний хийх ёстой ажил биш. Хүүхэд тээж төрүүлж өсгөх гэдэг бол зөвхөн эмэгтэй хүний ажил биш гэдэг нь бол тодорхойлчлоо шүү дээ. Биологийн нэг бол те бид нар шинжлэх ухаанаар харуулж байна. Нөгөө талаараа бүр технологи өөрөө хөгжингүүт юу яригдэж байна вэ гэхээр шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн үйлчлэгийг аваад мис ажил хийлгээд эмэгтэй хүн үр тогтоох боломж нь бүрдчихлээ шүү дээ. Үрийн сангаас үр тогтоох те. Тэгэхээр одоо юу гэдгийг бид нар заавал одоо яг ийм байх ёстой гэж харахаас илүүтэйгээр өнөөгийн нийгэм нь өөрчлөгдөж байгаа учраас ягаад ийм байж болохгүй юм гэдгийг бас нэг асуултын тэмдэг болгож хардаг л юм санагдаад байгаа юм л та. Тэгэхээр яг одоо юу гэдэг хүн бүр алсын хараатай байх ёстой юу? Зөвхөн эрэгтэй хүн алсын хараатай байх ёстой юу? Тэ? Хүн бүр үүлэн дуран байх ёстой юу? Эсвэл яг шаардлагатай үед юмаа оёх болоход тэр ур чадварыг өөрөө ашиглаж боломжтой байх ёстой юу гэл. Зүгээр ингээд л аваад үзэл 3 сая хүн амтай тийм үү? Тэрний тал нь эмэгтэйчүүд, тал нь эрчүүд те. Тэгэхээр бид нар талынхаа нөөц болцоог бүрэн ашиглаж чадахгүй байх гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр хүн амынхаа те талын нөөц болцоог бүрэн ашиглах юм бол энэ улсын хөгжилж байгаа тэр гэрээрээ л бас ахис дэвшилтэй байна шүү дээ. Тэгэл харахад хамгийн хэлбэр юм зү тийм. Гендерийн тэгш байдлыг яриад байна шүү дээ. Гендер эрх тэгш байдал гэдэг. Тэгэхээр гендер эрх тэгш байдлын цаана юуроос юу яригдж байгаа юм гэхээр нийгэмд амьдарч байгаа хүн бүр л амьдралаа сайн сайхан болгохын төлөө зүтгэе. Гар бие оролцъё. Хувь нэмэр оруулъя. Тэгээ үр шимээ хүртэл гэж байгаа. Тэрэн дээр ямар нэгэн хүйс, ямар нэгэн шошго тэмдэг байхгүй л байсан дээр юм биш үү гэдэг. Тэр нь бол боломжийг олгоё гэдэг шүү дээ. Амраг ярьж байгаа санаа. Одоо энд ингээд яг сая гендер гэдээ ярьлаа, хүүс гэдээ бас их ярьж байна тий. Бид нар ингээд нийгэмдэр аявуух ингээд одоо яриад штэ гендер тэгш байдал гэл хүмүүс асууж штэ гендер гэж юу юм, хүүс гэж юу юм ингээд энийг нэг ингээр тайлбарлаад өгч. Саяхан мартер би нэг юм имжлэхээ болохгүй юу? Трансгендер болон сисгендер эмэгтэйчүүдийн эрхийн баримт төргийгээд тэгээ тэр манай 10 жилийн группт бараг л дайм болгосон. Өдөржингөө хүмүүс хоорондоо яахаараа чи зүгээр баримт хүргэж болдгийг хэн трансгендерийн эднэр гэдэг. Тэр чи ерөөсөө л энэ чи эрхэн зөрчигч байгаа хүмүүсийг бид нэр ярих хэрэгтэй тийм үү. Тэгээд зарим эсэргүүцэж байгаа хүмүүс манай ихт шийдлэхэд орж ирсэн. Өө би чинь сисгендер нь байсан мө тэрээс мэдэхгүй явж байна. Тэгэхээр хүмүүсийн дунд ерөөсөө л энэ гендерийн боловсролыг бид нэр олохгүй байгаа учраас энэ тухай мэдэхгүй байна. Тэг мэдэхгүй байгаа юмнаас хүн айддаг, эсэргүүцдэг. Тэр жишээл явж байна гэж би харсан шин. Би зүгээр хувьдаа юу гэж харж байна вэ гэхээр
та жишээлбэл өөрийнхөө охиныг эсвэл өөрийнхөө хүүхдээ ямар хүнтэй суугаараа гэж бодож байгаа юм л хүсэж байгаа юм гэж бас асууж болох юм. Жишээлбэл одоо юу гэдгийг ямар ч асуудал гарсан ударгаараа шийдчихнэ. Би хайртай учраас гар хүрчдэг юм. Ганц удаа гар хүрэхэд гэмгүй штэ гэж боддог хүнтэй охиноос суулгавал та хэр санаа амар тайван амьдрах вэ тийм. Охин чинь хэр аз жаргалтай байх вэ гэдэг юм уу? Хүүчин болохоор юу гэдгийг би эмэгтэй учраас чиний тэ авчирсан зүйлийг ашиглана. Чи аргээр авч явах хэрэгтэй гэд хизээч амьдрал ахуйдаа хой нэмэр оруулахгүй гараа өмхөө суугаад идэх хүн байвал яах юм? Чи амьдралч хүн нь бол тэгэл хамтдаа амьдарч байгаа тэр хоёр хүний л нэг хамтын л бүтээл байх хэрэгтэй шүү дээ. Тэр нь хамт амьдарсан байна уу, гэрэлсэн байна уу гэдгээс үл хамааран хоёулаа хамт амьдрээ, би чамд хайртай, би чамд хайртай гэж хоёр талаас тохирцсон байгаа шүү дээ. Тэгэхээр энэ заавал одоо юу гэдгийг хинтээ аз жаргалтай сайн сайхан байлгал тэр л зүйлийг бид нар л яриад байгаа юм л та. Гендер эрхтгч байдал гэдгийг цаана. Гэтэл яг үүндээ чи ийм байх ёстой. Чи ийм байх ёстойг л тулгаал хэлэнгүүт. Тэгэл тэрэнд чинь багтаж чадахгүй болгоот хэцүү. Багтангууд бусдыгаа багт гэж шаардаад байгаа нь бас хэцүү. Тэгээ би түрүү хэлсэн шүү дээ. Одоо булчин шурамсаа зангируулж чадахгүй бол сайх яах вэ? Тий. Тэгэл одоо яг намайг жинхэнэ Монгол гэж харах юм уу яах юм? Эсвэл би уг нь Монгол улсын иргэний паспорт байгаад байдаг. Тий. Иргэний өмнөх байгаад байдаг. Энүүгээр би өөрийгөө Монгол гэх гээд байдаг. Гэтэл намайг заавал чи жинхэнэ Монгол гэж шаардаад тэгэхээр бас зүйл. Бас нэг ийм асуудал байна. Одоо жишээлбэл багш нар хүүхдэд жаахан ширүүн гар хэрэгтэй. Ялангуяа Монгол хүүхдэд те. Болохгүй бол нэг алган баавны амт үзүүлэх гэдэг юм уу эднэр хэлж. Гэхдээ тэр чинь ерөөсөө хүүхдтэй ажиллахад тэр хүмүүсийн төвчээрийн асуудал ахгүй хүүхдэд тайлбарлаад хэлээд байх юм бол хамгийн их сайн ойлгодог хүмүүс хүүхдүүд шүү дээ. Тэгээ ийм асуудлыг ярихаар хүмүүс тэгдэг. Асуудлаас хайлаад асуудлыг ярьж байгаа хүмүүс рүү бухаад эхэлдэг те. Чи одоо өөрөө хэдэн хүүхд өсгчээд ингэж ярьж байгаа юм те. Чи одоо нэг тийм одоо 7-8 хүүхд өсгсөн юм шиг ярих юм өнцгөөс ярьдаг. Тэр хин ямар хүүхд өсгсөндөө ерөөсөө асуудлын цаана гол асуудал нь яаж өсөх вэ? Хэн гэдэгтэй биш хин гэдэг нь илүү хандаад байдаг. Тэгэхээр ерөөсөө хүүхд чинь багасаа сурж өснө, эцэг эхээсээ хажууд байгаа хүмүүсээс үлгэр авч өссөн шүү дээ. Тэгээд заавал тэр энийг зодод цохиодох шаардлага юу вэ? Тэр нь бол яг хүмүүст гэж үздэг шүү дээ. Стресстэй, бухимдалтай хүмүүс бол асуудлыг шийдэх хамгийн ихний хурдан арга бол алан баавны амт гэж ярьдаг. Гэхдээ ямар ч байсан би айлын хин зүгт. Би бараг мэдээ авсан цагаас хойш өдий болтол ээж аваар загнуулж гар хурс удаавал байхгүй. Тэгээд нэг зодод мууц юм байхгүй гэж яриад байдаг шүү дээ. Тэр шиг зодуулаагүй байгаад мууц юм алга тий. Тэгэхээр мэдхгүй одоо яг хурдан арга стресстэй, маш их ачаалттай тий ингээд ажиллах гэж, гэртээ харих гэж төвжирэл дунд гээд маш олон стресс дунд явж байгаа л нэг хоронгон жоохон цагийг гэрийнхэнтэйгээ өнгөрүүлж байгаа өмнө үсийн хувьд бол бас хэцүүлээд байх л та. Тийм. Гэхдээ бас яг маш тохиолдолд нөгөө стресс тайлах эд зүйл юм уу? Эсвэл хайрлаж эндрэх те өөрийн чинь нэг хэсэг юм уу гэдгийг бас бодмоор л юм шиг. Хүүхдүүд. Тэр нэг хүүхдтэй хөдөлгөөнтэй байна гэдэг чинь бас л энэ дотроос сэтгэл хөдлөлөө гаргаж штэ. Тэр тийм хэрэгцээ байгаад байна штэ. Одоо өөртөө анхаарал татгсан те. Одоо ямар нэгэн шалтгаан байгаа бодоод л хүмүүс хүүхдүүд тийм авир гаргаж байгааг эцэгчүүд бас дутуу ойлгоод байгаа шүү байна. Нэр хэдэн хүүхд өсгөж үндэлгсэн гэснээс ах ихч. Тэр би ч айлын зүгт учраас хоёр ах нэг ихчтэй. Тэгээ ямар ч байсан ах ихс нарын нийлээд нэг 10 орчим хүүхд бол байна. Байна. Тэгээд бүр үлгийтэй байхаас нь шүү дээ. Цэцэрлэгт орох хүртэл ямар ч байсан хүүхд яаж аягалдгөө те яав сатаардгөө гэдгийг нь бас нэг нудаг хэрэглэхгүйгээр нэг хүүхдийн ивэг болсон нэг жохон туршлага бол байна. Яг ингээ бодоход бол бас гар хүрхгүйгээр учрыг олж болдог юм байна. Тэгвэл яг нөгөө манай ээж аавын үед бол намайг бол ясал цэцэрлэгээр өгсөн 24 цэцэрлэг мэтэргээ би тэгээ явцсан. Тэгээ яг хүүхдтэй яаж харьцах туршлага бас баг эцэг байж магадгүй. Тэгэхээр ер нь дараагийн подкаст нь бас хүүхдтэй яаж харьцах уу гэсэн сэдв байвал нөгөө тэр чинь ирээдүйн том хүн болно, ирээдүйд бусдад амьдрах учраас бас илүү хувь нэмэртэй байж болох гэж гин санаа орж ирв. Тэр манад нийгэм бас нэг ийм хүүсээр ингэж ялгаатай хандхаас гадна насаар их хүмүүсийг зааглаж харьцах гэдэг шүү дээ. Нас нь ингэж явсан хүнийг л ерөөсөө туршлагатай юм мэднэ гэж хардаг. Гэтэл зарим нас нь агцсан хэрнээ тэр ямар нэгэн чиглэлээр туршлагагүй хүмүүс өндөө байдаг шүү дээ. Тэгэхээр бүх юмыг бас настай шууд хамаатаж ойлгож болохгүй. Тийм яг биеэр туулж олж авдаг туршлага байна л да. Биеэр туулсан туршлага байна. Гэхдээ бас
10 та хүүхдийг ямар ч туршлагагүй гэж харах чинь бас хэцүү шүү дээ. Тэр 10 та хүүхэд тэр 10 нас хүртэл ямар туршлага туулсныг бид нар мэдэхгүй л байхгүй тийм. Гэтэл хэрсүү болсон хүүхэд байдаг тийм. Ингээд амьдралын ухаан болсон бүр ингээд томчуудын ивийг олоод сурцсан хүүхэд байдаг энэ төргээд тэгэхээр бас бид нар яг насыг бас яг үнэхээр хүнийг хүлэмжшүүрэх гэж харах уу эсвэл нас гэхгүйгээр хүн гэдгээр нь хүлэмжшүүрч харах уу гэдэг. Би ягаад энийг хэлээд байгааг нөхлөө нөгөө Бямбэр Энчунгуай намтрыг уншижсэн чинь жоох хүүхэдтэй хүртэл таа гэж харцдаг байсан гэд. Би тэгээ гайхаад ягаад жоох хүүхэдтэй таа гэж харцдаг байсан юм бол тоо гэд нөгөө ингээ харахаар нөгөө ирээдүйд эн чинь те хүмүүнээс ямар хүндэл хүлээснээр бусдыг хүндэлдэг болно. Тэ бид нар хүүхдийг дорд үзээд ах юм бол хүнийг дорд үздэг хүн болно шүү дээ гэж хариулт өгсөн л байгаа юм л да. Гэтэл тэр хүний чинь амьдрал бараг 1950 60-аад оны үед л өрнөжсэн байгаа шүү дээ. Агуу юу гэдэг яг нөгөө нийгэмд ингээд хүндтэй болж исэн олны хаалт өртөжсэн үеийн үеийг 20-р зууны дунд харж байгаа жишээ тийм. Тийм боловсролын хувьд нэг эрх тэгш байдал одоо нэг сайн ажиглахдаггүй байгаа юм санагддаг л байна. Яг манад байгаа төрөл бүрийн судалгааг харах юм бол хүүгүүд цэцэрлэгээс эхлээд огтоос хоцорж байгаа. Танин мэдхийн хувьд, бие махбод хөгжлийн хувьд, нийгмийн харилцааны хувьд, хүмүүстэй харилцах ур чадрын хувьд цэцэрлэгийн наснасаа хоцроод яваад ЕБС-тэй нөхөж чадахгүй байжсэн. Яг ашиг орлого олох боломжтой нийгэмд үнэлэгдэх мэрэгжил сонгох дээрээ хөвгүүд илүү хөрвөх чадвартай, орлого өндөр нарийн мэрэгжлийн салбар руу орчих жишээтэй. Тэгээд дараа нь нөгөө үнэ чинь нийгмийн танил олон хүрж байгаа энтрийг аваад үзэхлээр нөгөө огтоосоо хоцорж явж исэн мөртөө тэрийг өөрөө гүцчихэд байгаа нэг юм дүр зураг байдаг, нэг юм парадокс. Гараан дээрээсээ хоцорж явж исэн гинтхэн бүх гэд явчтай. Тэгээ яг энийг яаж тайлбарлах юм бол гэж бодоод одоо юу харж ийнө гэхээр яг боловсролын орчин, боловсролын чанар өөрөө хинч орсон бүрэн боломж бололцоогоор өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр хөгжих боломжийг л бүрдүүлэх ёстой байна гэж би хараад байна. Цэцэрлэгтч тэр, ерөнхий боловсролын сургуультч тэр, коллеж, ихтэй сургуультч тэр. Гэтэл яг энэ нь бол яг бодит амьдрал дээр бол их анхаарах шаардлагатай олон зүйлс байна гэдгийг л хараад байна л да. Тэр нь одоо хүмүүс яг боловсрол гэж ярихаар зөвхөн танхимын боловсролыг ойлгоод байна л. Гэтэл цаана бас нэг юм гэр бүлийн орчны тий одоо EQ байна уу эсвэл хүнтэй харилцах тэр нэг юм гэр бүлийн суурь хүмүүжил гэдэг чинь бас нэг амьдралын боловсрол явж байна та. Энэ хоёр юм чинь зэрэгцчээж бас хүн төлөвштэй юм болов уу? Зарим хүмүүс бол зөндөө танхимын боловсрол авсан хэрнээ бас нэг цаанаас нэг юм зэсэн цохоогаад байдаг шүү дээ. Тэгэхээр бас гэр бүлийн тэр орчин өссөн орчин бас их чухал. Гэр бүлийн хүмүүжил. Ялангуяа эцэг эхчүүд хүүхдийг ерөөсөө орчин үед нэг үнэтэй төлбөртэй хувийн сургууль даатгах өгөөл за ингээл ерөөсөө тий мондөг хүн бол гээл орхичих гээд байдаг. Өөрөөсөө хамаарах юм а дутуу гэдэг юм болов уу? Хамрахтай ярьсантай санал нэг байна. Яг албан боловсролын тогтолцоо тий яг ингээд манад байгаа яас цэцэрлэг сургууль, коллежоос гадна тэр чинь одоо юу гэдгийг яг бусдаас сурж байгаа, амьдралаас сурж байгаа тэр гэр бүлийнхнаас хамт амьдарч байгаа хүмүүсээс сурж байгааг бас санах хэрэгтэй юм шиг байна. Би яг санаж байна л да. Нөгөө карт гарч ирсэн шүү дээ. Автобусны карт. Автобусны карт гарч ирсэн чинь хүн болгон уртлын хаалгаар ордог болсон шүү дээ. Тэгэнгүүт тэнцээ би юу харсан гэхэлэр ингээ автобусны буудлын дээр би нэг 3 буудал автобусаар суух гээд тэгээд нэг автобусны буудлын ингээ 5 6 байсан. Тэгээд нэг 2-10 жилийн хүүхэд байгаа юм л да. Тэгэнгүүт 10 жилийн 2 хүүхэд нь ингээ хамгийн төрүүлж очиж байгаа. Тэгээд за хүмүүс суучлаар араасаа суух уу суучи та ямар битүү байгаа биш гэж бодоод тэгсэн чинь нэг ахмад насны нэг хүн шууд нөгөө хоёрыг чинь ингээд бүр яварч түлхэж жагаад орж байгаа юм. Тэгэнгүүт нөгөө хоёр чинь болохоор ингээд түлхэхдээ гайхаад тэгээ юу болчих вэ гайхах гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө хоёрыг чинь урдуур хүүхдийн байдлангүүт нь дахиад нэг 2 3 орчоод тэгээ би тэр хоёрын ар зогсоод нөгөө хоёр хүүхд чинь намайг орохыг хүлээгээд байгаа байхгүй. Тэгэнгүүт ор гэж оруулж ягаад би өөрөө карт авчиж байгаа. Тэр юу яригдчих чинь вөхлөр нөгөө хүүхэд нийгмийн харилцаанд орж эхлэнгүүт л томчууд бид нөгөө насаар туршлагаар биеэр ингээд ялгаад эхэлдэг. Тэгэнгүүт хүүхдүүд эхлээд гайхна. Тэгээ ийм байх ёстой юм байна гэж ойлгоод тэгэл явчт юм байна гэдгийг би тийг харсан. Тэгээд яг ингээд харангуут хаяа автобус сухлаар яг тэрийг хараал байд. Тэгээд хүүхдийн цүнх ямар хүнд вүлээ, ямар хүнд ном бичиг байд сурах бичиг байдаг вүлээ. Тэгээд зарим тохиолдолд хүүхэд яг нөгөө гэр нь хол бол хэр ядардаг вүлээ гэж ядраад суудсан байгаа тохиолдолд нь алив чи бос гэж босгодог тийм. Гэтэл тэр чинь зүүн бол ялгаагүй л өөрийнхөө зовоол явж байгаа юм тийм шүү дээ тийм. Яг л нас насандаа төвшөндөө
таарсан ачаал тэ одоо бидний хэл заншил стрессийг авсан. Тэ өөрөө зовлон өөрөөр л явж байгаа байхгүй Үүрэл явж байгаа бол тийм би тэрнийг өрөөгөж ярьж байгаа нөхөр ахмад тастай хүнийг битгий хүндэх гэж байгаа юм биш. Ахмад тастай хүнийг хүндэх нь зүүн хэрэг. Тэр хүний туршлага, туулсан зам мөр, орон сууны хүндэх нь зүүн хэрэг. Гэхдээ заавал тэр хүүхдийг онилж босхоос илүүтэйгээр өөр боломжтой хүнээс нь гуйж болно шүү дээ тийм. Яг ингээд миний хөл өвдөд байна. Би 2 буудлын дараа буучснаа. Бүр сургалтын дээр чинь суучаад чи тэгээ үргэлжлүүлээ суугаа яваараа ч тийм үү. Бас тэгэж болно ш. Нэг хандлагын харилцааны юм байх шиг юм л да. Тэгэхээр хүнийг хүн гэж харж гэнэ үү, хүн гэж харахгүй үед зүйл гэж харж гэнэ үү гэдгээс л ихтэй болов. Бидний хүүхдүүд яг ингээд нэг үе төрсэн бүх хүүхдүүд зэрэгцээд амьдрна. Яг л одоо бид нар ингээд зэрэгцээд амьдраад ажиллаад ингээд нэгнийхээ нөхөд ингээд гин шиг эргэж байгаа, дуу шиг эргэж байгаа гэдгийг ойлгохгүйгээр яваад байгаа юм болов. Зүгээр миний дотроо боддог юм юу гэхээр гендер эрхтгч байдал гэдэг бол үндсэндээ хүн бүр хөгжихэд төв нэмрээ оруулдаг, үр шимэнд хүртдэг. Тэгээд өөрийнхөө амьдралыг ингээд сонгоод аваа явуучих боломжтой байхыг л хилээд байгаа шүү. А түүнээс биш одоо юу гэдэг нэг хүсийг нь илүү боломжтой, нөгөө хүсийг нь дарах гэдэг юм биш. Тэр нийгэмд амьдарч байгаа тэр хүн гэсэн тодтолтой бүх хүмүүст адилтгч боломж байх тухай ойлголт. Тэр боломжийг өөртөө эдэлдэг л байх тухай ойлголт. Гэтэл заримыг нь өргөө, заримыг нь өрөхгүй байна гэж яриад байдаг нь бол арай өөр ойлголт л гэж харах гэдэг л да. Бас хүмүүс гендер гэдээ ярихаар бас юм өрөөсгөл ойлголтоор хүлээж авах гэдэг. За гэр бүлийн нөхцөл. За би гурилаа илдчихлээ. Би энэ талыг хэрччихлээ. Одоо чи нөгөө талыг хэрч хийж байгаа юм шиг. Ингэж юм барьцсан юм шиг гендерийн тэгш эргэтгэж байдал ихээр ингэж буруу ойлгоод байдаг. Энд чинь ерөөсөө хүн болгон альва шийдвэрт зэрэг оролцъё. Яг тэгэхээр энэний үр шимийг бид нар адилхан хүртэнэ. Тэгэхээр биенийхээ дуугаалыг сонсъё гэсэн юм баггүй юм бол. Гэтэл нөгөө тэр хүмүүс чинь цаа станыг одоо нэг байрны мөнгө, одоо нэг машины мөнгө гэдэг ад жаргал гэдэг юм чинь нэг эцсийн нэг зогсоолжийг харчаад за тэнд очиод бол нэг жаргах гээд байна гэж бодоод тэгээд нөгөө тэгтэл яг түрүүний нөгөө боловсрал гэдэг шиг амьдрал гэдэг чинь ерөөсөө туулах болгондоо тэр ад жаргалыг мэдрэх ёстой болохоос биш яг эцсийн зогсоол дээр очиод за одоо нэг жаргал гэдэг юм биш үү. Тэгэхээр ерөөсөө саяын тэр ачаагаа тэнцвүүлж аваад хамтдаа тэр мөч болгоныг л мэдрэх нь чухал байх тий. За хамтдаа байна туслаа байна ер нь тэгж л бод. Тийм нөгөө би яг хөө ингээд цаасан дээр нөгөө төрийн зүгээс гарч байгаа баримтч тэр хөгжил гэж бичсэн байгаа болохоос биш. Тэр чинь одоо гэр бүл дээр буулга харах юм бол ад жаргалтай амьдрал юм шиг байна. Тийм ер нь бол тийм. Хайцгүй гачиг тохцоолоо. Тэр ад жаргал нь тэр нэг цэг биш тий. Тэр явуул явж байгаа процесс тийм тасралтгүй үргэлжлэх юм. Ад жаргал ч одоо ямар нэгэн тийм уралцаар хагаад авдаг цом биш тий. Яг ингээд уралдаж байгаа бол алхам бүр гүйлж байгаа метр бүртээ одоо мэдэрч явах хэрэгтэй мэдрэмж юм байна шүү гэдгийг бас ойлгох. Тийм тэр манайс амьдрал богинох нь шүү дээ. Тий энэ тэнд нөхрүүд нь ч юм ажиллаж байгаа тохиолдолд нөхрүүдээ битгий их ачаа өөрүүлээрэ яагаад вэ гэхээр тэр чинь бас л нэг тийм нийгмийн дарамтанд байгаа тий ар гэрийг авч явах чинь гэдэг. Тэгэхээр ачаанаас бас тэнцүүлж үүрээд мэдээж яг л ачааг хоёр талд нь тэнцүү ачаалж тэнцүү хуваарлахгүй болвол нэг талд нь хүнд байх юм бол мэдээж эхнэрч бай нөхөрч бай хамаагүй те эрэгтэйч эмэгтэйч хамаагүй ачаа хэтэрсэн тал руу холбож унах нь бол тэр бол цаг хугацааны асуудал болж байна. Тэгэл ачаа явахгүй. Тэгэхээр мэдээж илүү орлого олж байгаа тал нь баг талыгаа бити хүчрхэлээсээ хүүхд гаргалаа гэд бити илүү их яасаа мэдээж нөхөр нь дэмжээсээ те орлого гэснээс одоо түрүү нэг нас ярьлаа, хөөс ярьлаа те. Гэтэл насаар ялгарч байгаа жишээг харангуут зарим тохиолдолд юу гарч иж байгаа нөхлөөр нөгөө ээж авахын тэтгэврийг аваад хүүхэд нь ээж авахын тэтгэврийг авангуудаа өөр юм зарцуулцдаг ч байдаг юм уу. Нэг бол ээж аваагаа одоо юу гэдэг юм энэ өрөөнд л байж битгий орж гараатай битгий нийгмийн амьдралд оролцоотой гэж хажигладаг ч байдаг юм уу. Тэр мэрчин ч гэсэндээ нөгөө талаа бас л тэр хүнийг юу гэдэг амьдралдаа оролцуулахгүй өөрийнхөө амьдралыг аваа явахыг нь зөвшөөрөхгүй ч гэдэг юм уу те. Бас ингээд ярих юм бол зөвхөн хүүхдтээр ч биш бас өндөр нарцсан дээр ч ярих боломжтой л юм өргөн сэдв. Тэгээд дээр нөгөө яг л амьдрал бол тойрог гэдэг шиг хүүхд байхад нь за магадгүй занжижсэн бол хизээ нэгэн цагт нөгөө хүүхд нь бас тий байран солигдсон эцгийнхээ өчрхийлэх тийм хөв тавилан хүлээж иж мэднэ. Тэгэхээр ерөөсөө хүн хүндээ хүндэтгэлтэй л хандах хэрэгтэй. Нэг ийм асуудал байна л да. Одоо ингээ маш их ярьлаа те эрэгтэйчүүд нэгнийгаа бие биенийгаа ингээд өөрсдийн мэдлэггүйгээр дарамтлаад идэв юм байна. Дарамт өгөөд идэв юм байна. Ачаа өгөөд идэв юм байна те. Ингээд одоо зүгээр сошиал дээр ингээд айгүй хүчтэй ирэх хүн болж харагдах гал эхнэр хүүхдээ жаргаагаад байгаа юм шиг ингээд би аимшигтай хорлого болоод байгаа ч гэдэг нэг тийм мессежүүд тэр нь бусад эрэгтэйчүүдтэй ингээд дарамт болоод байгаа юм шиг. За үүнээс салахын тулд ер нь хувийн төвшөнд яаж ажиллах вэ? Наадах чинь миний бодлоор бол тэр эрэгтэй хүн гэхээс илүү нийгмийн сүлжээний асуудал байна.
Яагаад гэвэл Ямар орифлемээс үлжээ юу? social media. За. Одоо хүмүүс чинь одоо ялангуяа ингээд нийгмийн сүлжээг харж их стрессж байна гэж байна шүү дээ. Тэгэхээр тэр заавал эрэгтэй хүн тэгснээрээ биш. Эсвэл тэр их олон мэдээлэл донд хүмүүс бас шүүлтэргүй байснараа их стрессж байгаа болов уу гэж харагдаж байна л да. Би нөгөө бие тамир спортоор хичээлдэг гэж хэлсэн шүү дээ. Тэгээ би бодохгүй. За ингээд ачаал өгөхгүй. Гэхдээ хөдөлгөөнөөр тулд оруулчихгүй. Тэгээд нэг гэртээ ч хийж болчих юм юу гэдэг ингээд бодсон чинь йог юм байна. За тэгээд өнгөрсөн жил йог хийж турш үзэхгүй юу. Тэгээд ажлынхантайгаа хамт хийсэн. Тэгэл яг хуу дийлэнх нэмэгтэйчүүд тэгэл яг хөс гаргах, биеийн ачаал өгөхөөрөө бол тэр нь насны чалгаа алга, хүйсийн чалгаа алга, албан тушаалын чалгаа алга. Тэгэхээр юу яригдэж байна вэ? Яг тийм стресс тайлах дээр бол бас нэг өөр тохирсон. Тэгээд бас нэг бие махбодын хөлсийг гаргацдаг тийм шийдлүүд бас гэмгүүл юм байна. Яг үнэхээр хэцүү байвал бидний шараад гэж нэрлэдэг байгаа, шараадны эмнэлэг гэж нэрлэдэг байгаа сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвч байдаг юм уу? Эсвэл сэтгэл зүйчид зориглож очих хэрэгтэй юм шиг байна. Үнэхээр гэрийнхэнтэйгээ асуудал болохгүй, тэгээ өөрөө бас уучраа болохгүй. Тэгээд юм л болвол ам дүрсийгээл амар очих гэж идэг юм уу? Нэг бол гар зангидчихад байгаа бол та би нэг асуудал байх шиг байна гэж өөрийгөө зөвшөөрөөд бас нэг мэрэгжлийн сэтгэл зүйчд хандмаар юм шиг байна. Гэтэ ер нь манай ирчүүчийн сэтгэл зүйч гэхээр нэг тийм гаж хүн л очимоор юм шиг тэгж буруу хүлээж авдаг. Энэ чи ерөөсөө орчин үеийн нийгмийн ерөөсөө ус агаар шиг юм эрүүл мэндийн ч юм уу те бус үйлчлэгээтэй адилхан юм үйлчлэг байхгүй. Би нэр яагаад энийг хэлсэн гэхээр нөгөө таны асуултанд төгсгөл болоо хэлж байгаа юм юу юм гэхээр бид нар ч нөгөө ингээд нүүдлийн мал аж ахуйн амьдралаар явж хагаад олуулаа нэг дор амьдардаг болсон. Тэгээ олуулаа нэг дор ингээд бужинд амьдарч ирсэн ердөө хитгэн 10 жилийн түүх л байгаа шүү дээ. За сайн хариулны 70 жилийн түүх ч юм уу. За боли 100 жилийн түүх те. Гэт ингээд яг олуулаа булгын амжиж байсан 100 жилийн түүх гэх тэгэхээр бидний хувьд бол туршлага бага юм бэл. Бусад тэр суурин иргэншлийг бодвол тэгэхээр хүссүүсээгүй энэ нэг юм олуулаа бөөгнөрж овоорч амьдарч байгаад чинь болохоор юм бусдад өөрийгөө муу харуулахгүй, бусдад өөрийнхөө хувьд нууцд дийлэхгүй гэдэг тийм зүйлс хэвээр байгаад байдаг. А түүнийг шийдэх хамгийн боломжтой шинжлэх ухааны чарга бол сэтгэл зүйчлэл юм бэл. За одоо байгаа арга бол. Тэгэхээр үнэхээр өөрийгөө олохгүй, уучраа олохгүй бол бас ичихгүй зориход гимгүй баг. Ер нь эрэгтэй хүнд нийгмээс за эрэгтэй хүнээс гэхгүй ер нь нийгмээс ирсэн тийм дарамт байгаад байна тийм үү. Бидний нүдэнд ингээд үл хадчихдаг ингээд хөвшмөл ойлголт болцсон. Угаасаа л ийм л байх ёстой гэсэн. Тэрийг ингээд одоо бууруулах, байхгүй болгох тий бүр таслан зогсоох хүртэл юун дээр гарах ёстой. Өөрөө л хүлэн зөвшөөрөх ёстой юм шүү. Би одоо заавал хэний нэг дуурайгаал булчин сэрэмстэй супер мен болох гэдэг яахан тийм шүү дээ. Хүн болгон өөр, би өөр, чи өөр, та өөр гэдгийг ойлгоод авчих юм бол тэр эхний тэр нэг сэтгэл зүйн дарамтнаас багасах баха. Юу гэж бодож байна? Бидгээ зөвхөн миний л хувийн бодол юм чи. Ямар нэгэн судалгаан дээр хүссэн юм биш. Надад бол юу гэдэг яг шууд ингэ зөвлөчих зүйл алга л да. Яг амрагийн ярьсан дээр уруулаа ярих юм бол одоо юу гэдгийг яг юуг асуудал дарамт гэж хараад юунд хямраад байна гэдгээсээ л хөөх баг. Одоо юу гэдгийг цалин мөнгө авчир гэж байгаа бол тэ яагаад авчиргээ шахаад байгаа юм ч гэдэм үү. Эсвэл энэ ажлыг хийгээд хийж чадахгүй байвал яг надад юу дутагдаад байна ч гэдэм үү. Нэг бол одоо юу гэдгийг би түрүүнээс хойш яриад байгаа шүү дээ. Нэг булчинлаг бий гээл. Заавал би булчинлаг биетэй байх ёстой юм уу эсвэл эрүүл байх ёстой юм уу? Эрүүл байхын тулд би заавал 6 толгойд гизтэй байх юм уу үгүй юу гэдэг асуулт байгаа шүү дээ. Гэтэл дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч юм бол зүгээр идэвхтэй хөдлөх гэдэг бол өдөрт 15,000 алхахыг хэлнэ л гэдэг байгаа шүү дээ. Гэтэл би заавал жимд очиж гүйхгүйгээр 15,000 алхачихвэл надад л данга. Тэгэхээр нөгөө хүн өөрийгөө л олж харах, хүлэмжшөөрөх тэгээд нэг асуудал юу байна вэ гэдгийг баримаар юм шиг байна. Асуудал юу байна вэ гэдгийг барихад нь тусалдаг шинжлэх ухааны чаргаар зөвлөдөг этгээд бол сэтгэл зүйч юм байна. За тэгэхээр нөгөө хүн болгон сэтгэл зүйчтэй очиж чадахгүй шүү дээ. Одоо юу тийм ажлын ачаал, мөнгө төгрөг, ичих зовхоос хавуулаад эсвэл хаана гэдэг мэдэхгүй гэдэг. Тэгэхээр одоо манад байгаа интернетэд ордог боломж нь байгааг ингээ хараад үзэх юм бол төрөл бүрийн зан чанарын тестүүд байт юм лээ. Яг хувь хүний зан чанарыг тодорхойлдог 16 зан чанарын тест ч гэдэг юм уу. Эсвэл одоо юу гэх юм ингээд өөрийг нь ингээд үнэлж өгдөг тийм үнэгүй тестүүд байт юм лээ. Тэрийг хийгээд бас нэг өөрийгөө харж болох юм. Бүр цаашлах юм бол яах вэ гэхээр энэ хүний эрхийн чиглэлээр ч гэдэг юм уу, гендерийн чиглэлээр төрөл бүрийн их сурвалжуудыг уншиж харьцуулаад хүмүүс юу хэлээд байна, яагаад ингэж хэлэх болов, яагаад энэ миний бодолтой зөрчилдөд байгаа юм болов гэж бас
ил хайгуул хийж болох л байна. Тэгээ бас энгийн жор сайхан байгаль даалгах эсвэл хамгийн миний мэрэгчлээ ойрхон зөвлөдөг бол сайхан байгаль. Та ч бас аялал жуулчлалын учраас танд бол илүү ойрлоо байна. Тий. Хамгийн гоё юм чи тэр. Тэгээ хоббигоор янз бүрийн спорт байна, юу байна те. Йог байна уу, даам байна уу тэрийг хийж болно ш. Тэгтээ нэр бидний амьдралд богинохон түрүүн тийг хэлсэн шүү дээ. Эрэгтэй эмэгтэйний дундаж наслалт бараг 10 жилийн ялгаатай байна гэдэг. Тийм 10 жил байна. Тэгээд хүний үхлийн шалтгаанд хамгийн тэргүүлж явж байгаа юм чинь болохоор хоол, ундаа тэгээд тамхи юм билээ шүү дээ. Ер нь бол стресс. Тэгэхээр энэ бүхтийг л учрыг олчвол ихний ээлжинд гингөөж магадгүй. Энэ нэг санал нэг байна. Гэхдээ бас ийм асуудлыг хэдүүл бас ярилдгүй орхицсан болов гэж анзаарагдлаа. Одоо бид нэр өөрсдийнхөө байснараа эрчүүдийн дунд тодорхой хэмжээнээс гадуурхал өртөж шүү дээ. Ер нь олон ургалж бодлоос бид нар сонс сурах хэрэгтэй юм шиг байна. Заавал яг над шиг бодох хэрэгтэй гэж тийм шүү дээ. Энэ чинь өөр хүн байна, өөр үнд зүйлтэй, өөр өссөн орчинтой. Тийм учраас тэрийг сонсоод гэхдээ зүгээр юуны тухайдгүй маргаан ирүүл гэхээс илүү ирүүлэр мэтгэлцэж чаддаг тийм байвал зүгээр юм шиг байна. Уу яг тэ нөгөө уг нь манус амьдрал богинохон тэгээд зөндөө олон байдлаар өөрийгөө илэрхийлэх боломж нь өнөөгийн нийгэмд бүрдсэн. Нөгөө Монголын нас төвчөөр гардаг штэ. Шүн нөгөө аймаг руу нэг нөхөр ихнэрээ алдчихад дахиж орж ирээд тэнгуут нь хүрээнд нь гадны хүн орсныг мэдэнгүүтээ бүгднийг овг аймгаар нь жагсаасан чинь нэг нөхөр сугалж үлдээд тэгээ харсан чинь нөгөө чилээдүү ээж таардаг. Тэгээ тэрнчнээс юу ярих гэж нөхөр өмнө нь бол тэр нэг овг аймаг гэдэг өмссөн хувцас те усны засалт тэр бүх юмараа ингээ ялгараад ойлгомжтой байдаг гэсэн бол өнөөдөр тэр ялгаралч байхгүй болчиход байна. Би ганцхан дахин давтагдчихгүй өөрийгөө ингэж илэрхийлнэ гэж байгааг нь хүлээн зөвшөөрөх тухай ойлголт. Тэгж хүлээн зөвшөөрөх нь өөрөө тэр олон ургалч байдал гэх юм уу, арчилсан нийгэм гэх юм уу, эрхчлөөт нийгмийн онцлог юм шиг. Жишээ бодолтой 20 дугаар зуунд дэлгүүрийн хувцас нь хэдэн сонголттой байсан бilé. Тэг хэдэн тэр Орос барааны дэлгүүрлөө ордог байсан бilé. Ордог нь яах вүлээ? Бидний өмсчихсэн хувцас юу вэ? Ангийнхан өглөө 9 сарын 1-нд орж ирэхэд ботинкууд нь бүгд адилхан, форм нь бүгд адилхан. Тэгээд цүнх, пенал, хичээл хэрэгсэнд бүгд адилхан л гэдэг гэсэн шүү дээ. Гэтэл тэрнээс илүүтэйгээр би ийм цүнх үүрмээр байна, би ийм гутал өмсмөр байна. Одоо ингээ эргээ харахад бүгд 10 жилийнхнийг ингээ харангуут 12 жилийнх ихэлв. 12 жилийнх нь ингээ эргээ харангуут чинь форм өмссөн мөртлөө тэр формоор өөрийгөө илэрхийлж байгаа мөртлөө янз бүр. Формынхаа дотор алчуур зүүцсэн нөгөө юутантай цамт зүүцсэн формынхаа өмдийг солиод өмссөн, кет өмссөн, ботинк өмссөн гэдэг тэр чинь хүртэл илэрхийлэл болоод байна. Тэгэхээр бид нар ийм юм байна. Өмнөх системд бол бүгд адилхан ийм сонголтгүй нийгэмд амьдарч ирсэн. Бидний өнөөдөр цогцлоогоод байгаа энэ ардчилсан нийгэм гэдэг чинь өөрөө олон сонголттой, олон ургалч юм нийгэм Тэгэхээр эрчүүдийн бас тийм олон ургалч байхыг бид нар хүлээн зөвшөөрөх ёстой юм байна. Ерөөсөө ийм юм байна. Ямар чиний ярианаас би юу гэж ойлгож байна вэ гэхээр эрэгтэй хүний зам, эмэгтэй хүний зам гэж зачиж. Өнөөдөр яаж ийнэ вэ гэхээр 408 зохиост хүн өөрийнхөө сонгосон замаар л явж байгаа юм байна. Өмнө нь бол энэ замаар л явах ёстой гэж тулгадаг байж. Тэгээ тэрийг мартахгүй зарим нь энэ ч намайг яагаад явахгүй байгаа юм чи энэ замаар явахгүй бол алдсан штэ л гэдэг. Тийм байна. Тэгэхээр олон зам байгаа шүү. Олон зам байдаг болцсон юм байна. Ялангуяа эцэг эхчүүд хүүхэд чинь ирээдүйд ир хүн болоход ийм олон замнаас сонголтоо өгөх юм байна. Хүн болоход тий. Тэгэхээр чинь тэрийг л ойлгочих хэрэгтэй. Асуудал тэгээ шийдэгчлээ. За баярлалаа. За баярлалаа. Ингээд нэлээд өргөн хүрээний бүр ингээ хитэн цаг хитэн өдрөөр сараарч ярьж болох үс тийм хүн сэдвүүдийг нэлээд богино хугацаанд ярилцах гэж оролдлоо. Тэгээд үнэтэй цагаа хамслан байж ирсэн та хоёртоо баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.